ажлын бүтээмж муудах, эрч хүч муудах ийм асуудлаар бол таньж болно. За дийлэхдээ энэ шөнө унтаад маргааш өглөөнөөс ирэхэд унтаж амарсан юм шиг санагдахгүй байх. Ажил хийх одоо өөрийн эрч хүч юусэн төрдгөө ийм асуудлууд бол үүсдэг. За тэгэхээр энэ хүмүүст архаг ядаргааны цаана ер нь юу болж байгаа гэхээр урт хугацаанд олон хоногор өвчлөл. За эсвэл одоо сэтгэл гутралын асуудал. За эсвэл шимт ижээлтэй хоол ундны дутагдал. За эсвэл гүйцэд амарч чадахгүй нойрны дутагдал ийм асуудлаас болоод архаг ядаргаанд бол орж ийнэ л гэж үзэж байгаа. За тэгэхээр дархлаас сул байг нь яаж мэдэгдэг вэ гэхээр амархан өвчлөмтгий болдог. За зарим нэг одоо халдварт өвчлөл ханиад том уу энийг амархан тусаад байдаг. Ойр ойрхон давтан тусаад байх нь бол энэ бол дархлаас сул байгааг нэг шинж тэмдэг. За зарим хүмүүст одоо тохиолдлоод байдаг энэ дархлааны асуудал дийлэхдээ намн дээр гардаг herpes вирусээр үүсгэгддэг яр гарах тий хомхой долоох гэж яриад байгаа. Ийм юм дахин тусах. Хүний биед ерөөсөө дархлаа халуун, дулаан, бүлээн орчинд л дархлаа сайн байна. Даарч хүрэх юм бол дархлаа мууддаг. Хоол, шимт ижээл, сайн унтаж амрах, тэгээд идэвхтэй дасгал хөдөлгөөн. За энэ гурван хүчин зүйл бүрдэж ижил хүний дархлаа сайжирч идэг. Энэ амин дэмээс бол С витамин, Д витамин байна. За дээрэс нь уургаглаг хүнсний хэрэглээ гэж. За өндөг, сүүн бүтээгдэхүүн, мах эднэр бол дархлаа сайжруулах, бид шимт ижил өгдөг сайн хүнсний бүтээгдэхүүн гэж.